Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхээ Zoom talk-ороо маш онцгой ярилцлагыг хийхээр нүүр амныг согог засны эмч амгаа ухааны доктор Тэнгэл сайхан гэж одоо гайхалтай эмгтэйг урьж оролцуулж байгаа. Миний хувьд маш их баяртай байна. Бас цаг гаргаад оролцож байгаа баярлалаа. За баярлалаа Цэлмүнэ намайг урьсанд. Тэнгэл сайхан багштай болохоор нэгэн номны талаар одоо таны арт харагдаж байна. Миний нүүр гэсэн нэртэй тийм. Тэр яг бүтээлийнх нь хувьд болохоор Тэнгэл сайхан багш нийтдээ 4 бүтээл гаргасан. Гэхдээ хоёр нь хамтарч гаргасан бол хоёрыг нь өөрөө яг ангаараа орчуулж хэвлүүлсэн бүтээлүүд байгаа. Тэгэхээр өнөөдөр шинэхэн бас мэндэлсэн сүүлийн үед миний Facebook-ийн news feed дээр маш ихээр миний нүүр гэсэн ном нэлээх гарсан. Тэгээд яг Zoom talk дээр энэ номны талаар илүү их мэдмээр санагдсан учраас урьж оролцуулж байгаамаа. Номныхаа талаар яагаад энэ номыг сонгох болов? За тэгээ цэглэн битээр бэкграундаас оролдож байгаад ингээ өөр олгцсан байхгүй. Тэгээд нөгөө жоо таарахгүй өсмөж байгаа ингээ нэг сонир харагдаад байна. Гэтэ айгаа сонирхолтой байна. Хоёлаа зураг урьдчилсан чинь. Тэгээд зураг оруулах гэж мэдээгүй. Харин тий гоё юм байна. Энэ ингээ миний нүүр гэдэг энэ миний нүүр гэдэг ном ийм толтой ном байхгүй юу? Энэ харж байгаа зурталт нь. Тэгээд нүүрийг хараад ингээд өөрийгөө харах болтой. Тэгээд би Facebook дээр тавихтаа өөрийнхөө нүүрийг тавьсан чинь өөрийнхөө нэртөө ном хэвлэлж идэх хүмүүс гайхаад яриад байсан. За энэ ном болохоор анх герман дээр бичигдсэн Радланский гэх профессорын ном. Радланский профессор багш болохоор миний нөгөө докторийн ажлын удирдагч багш манд байгаа юм л да. Тийм. Миний багшийн ном ахгүй энэ. Тэгээ манай багш болохоор ер нь нүүр амны гажиг цэцлийн мэрэгчлээ юм. За гэхдээ судалгааны том сэдв нь болохоор ерөөсө нүүр амны эрхтнүүдийн үүсэл хөгжлийг судалдаг. Өөрөөр хэлбэл анатоми бүтцийг нь үүсэл хөгжилтэй холбож судалдаг гэсэн. Тэгээд миний сэдв болохоор яг эрүүний ясны одоо шүд тойрсон түүшийн ясны үүсэл хөгжлийн тухай байсан юм л да. Тэгээ бид нар яг докторууд нөгөө нэг семинараа ингээд сар болгон хийдэг. Тэрүүн дээр багш маань ингээд яг айгу гой юмнууд ярьдаг гэсэн байхгүй. Би чинь тэгээ ангаахад байхдаа анатоми хичээл нэлээд хүйцдэг анатомигээр ангаах байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд ангаахын хичээл дээр яг тэр үүсэл хөгжил, эволюц энэ миний хувьд айгу тийм хүн сэдвүүд байдаг гэсэн юм ойлгоход айгу хэцүү байхгүй юу? Яг анатоми байгаа зүгээр булчин мэдрэл гэх мэт юмнууд чинь зүгээр ингээд тоочо бичдэг байсан. Ийм юм байд юм байна гэхээс биш яг хоорондоо ямар уялдаа холбоотой яагаад ийм бүтэц ингэ үүссэн гэдэг нэг тийм сайн ойлгоогүй л өнгөрцөн байдгийн. Тэгээ яг докторийнхаа ажлыг хийгээд сэдвээ сонгоод тэр судалгаан дээр л баг анх удаа ойлгож эхэлж байна л та. Тэгээд ч ер нь та бүхэн сандживэл магадгүй манай биологи номын дээр ийм байдаг гэхээс биш яагаад бид нар хоорондоо ингэж үүссэн ийм уялдаа холбоотой байдаг гэдгийг нэг тийм нарийн сайн харж тайлбарлаагүй байдаг. Тэгээд энэ ном дээр болохоор манай олон жилийн туршлага тэгээ нүүр амны гажигдсал маань гэдэг одоо хүмүүсийн энгийн хэлэх юм бол аппарат зүүдэг штэ дайлын шүднүүдэд аппарат зүү тэр маань гажигдслахгүй. Тэгэхээр гажигдслын эмч учраас тэр тал дээрээ ингээд айгүйх олон жилийн туршлагатай тэг өвчнүүдэд хартжсэн асуудал судалгаанууд хуралд оролцож тэр бүхэн мэдлэгийг нийлүүлээд айгуу сайхан тийм жирийн үгээр заримдаа жоохон тийм хөгжилтэй маягаар ингээд бичсэн ном. Тэгээд зөвхөн ангаахын одоо шүдний эмчнэрт зориулсан биш. Энгийн одоо хүмүүс ч гэсэн одоо энгийн ч явахтай тийм мэрэгжлийн бус улсууд ч гэсэн уншиж их ойлгоход төхөмтэй гоё ном. Жишээлбэл би нэг нөгөө одоо хүүхдээ аппарат зүүлэх гэж байгаа хүмүүс сайхан бол өөрөө аппарат зүүж байгаа хүмүүс сайхан бол энийг уншаасаа гэж айгүй боддог байхгүй. Яагаад энийг зүүдیں, яагаад дараа нь бэхжүүлэх зүүх ёстой ч гэдэг юм уу яг бидний мэтгэл ёстой тийм суурь ойлголтуудыг ингээ багтаага биччихсэн юм хамаа. Тэгвэл ерөнхийдөө одоо өөрийнхөө одоо эстетик буюу шүдээ гой болгож байгаа хүмүүст илүү зориулсан гэсэн үг үү? Ер нь яг ямар уншигчид энэ номыг унших хэрэгтэй юм бэ? За. Гэхдээ яг энэ маань нөгөө дан ганц нөгөө шүднийх биш л дээ. Шүдээ гой болгох тухай бол бүр биш. Бидний нөгөө яг гой гэдэг асуудал ч одоо юу вэ гэдгээ бас энэ дээр айгүйх асуудал төвшүүлж ярина л та. Жишээлбэл бид нар зөвхөн гой болохын тулд эмчилгээ хийх ёстой юм уу? Ямар нэгэн одоо гадны нөлөө оруулах ёстой юм уу гэдгийг нэлээд ярьж үзнэ гэсэн. Тэгэхээр ер нь би өөрийгөө л ойлгоход ахгүй. Би өөрийнхөө нүрийг л ойлгоход бид нар чи яагаад тэр нүрээр л хүнтэй танилцдаг тийм ээ? Нүрэл баг бидрийг илэрхийлэх гэдэг шүү дээ. Жишээлбэл би ажлын анкет бүглэхэд жишээлбэл нөгөө C6 наадаг шүү дээ. Тэгэхээр баг тэр чинь хүнд хамгийн анхны сэтгэлийг төрүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нүүр царай гэдэг чинь бүр айгүй чухал. Тэгээд дээрэс нь
нүүр гэх юм бол одоо бидний нүүрний доод 3.1 байна шүү дээ, тий. Тэр 3.1 маань нүүрний ихэнх хэсгийг ер нь эзлээд байдаг юм. Мэдээж бид нар хүнтэй анх танилцахдаа нүд рүү нь хардаг. Гэхдээ дараа нь болохоор чи нөгөө шүд амны хэсэг маань болохоор хамгийн чухал хэсэг нэгдэг л да, яг хүнд нэлээх анхаарал төрүүлдэг. Тэгэхээр энэ ном маань дан ганц нөгөө шүдээ гоё олго энэ гэсэн ер нь тийм чиглэлийн ном бол ер нь биш. За. Тэгвэл ерөөдөө доторхыг нь хоёулаа ерөөдөө гүйлгээд ярилцах юм бол ямар хөө хэсгүүдээс бүрдэж байгаа вэ? Тэгээ би одоо ингээд харах юм бол хамгийн миний өөрийн сонирхолтой хэсэг бол эхний хэсэг нь болохоор орчлуудын дандаа эволюцийн тухай байгаа байхгүй юу? Бид нар нөгөө яг энэ анатомиг ойлгохдоо яг аль талаас нь ойлгох хэрэгтэй. Бид нар эволюц гэхээр одоо хуучин нэг юм том шүдтэй, том ирүүтэй, жижигхэн тухтай байснаа ингээ хөгжчлөө гэж яриад байдаг шүү дээ. Ер нь яг тийм юм уу? Бид нар тэрийг яаж харах хэрэгтэй бэ гэдэг эволюцийн талаас нь ихний хэсэг байгаа. Тэгээд дараа нь зорилготой нь холбож эхэлж байгаа. Бид нар ингэж боддог шүү дээ. Хүн яагаад тийм юмтай болсон бэ гэдэг нэг зорилго оруулах гэдэг. Жишээлбэл Сэлвэнэ би чамаас юм асуу. Би нэг Facebook дээр хүмүүсээс аягүй гоё хариулсан аахгүй. Хүн яагаад хөмсгтэй байдгийг. Хөмсг миний бодлоор юу гэж байна? Нүүрний биш ээ. Одоо бидний тухайн үедээ баяртай байна уу, гонигтай байна уу, аль эсвэл аливаа зүйл ойлгомжгүй байна уу? Тэр болгоныг бидний хөмсг бас илэрхийлдэг баха. Одоо шийдэл би ингээд ингэхэд л тэ ингээд ойлгомжгүй байна, би ойлгохгүй байна ч юм уу, ууртай байна ч юм уу, тэ. Тэр юм байна. Тэгэхээр ингэж хэлэх гээд байна л да. Хүмүүсийг биеиндээ таниулахын тулд хөмсг одоо ингээд энэ чинь ургацсан гэсэн. Бидний одоо нүүрний илэрэмжийг харуулахын тулд хөмсг байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Нөгөө дахиад өндөгнөх шиг болох гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр яг саяны чи ингэж хөмсгөд үрчилж байгаа чи явахгүй. Булчин хөдлөд байгаа байхгүй. Хөмсг чинь зүгээр үссэн шүү дээ, тий. Зүгээр л энэ байж байгаа үссэн. Тэгэхээр одоо хөмсг яагаад ямар үүрэгтэй вэ гэдгийг нь асуудал. Тэгэхээр миний би зүгээр уншигчтай орхиод хоёлоо цаашаа үргэлжлүүлээ заяа. Бодохоор гоё агаад зү тий. Тийм. Тэгэхээр хүн ямар зорилгоны тухай хүний ойлголт юу гэдэг жоохон философийн талаар ороод ирчихэж байгаа юм л да. Тэгэхээр яг энэ бид нар чинь яг байгаль амиг дандаа байгаагаар нь хүлээж аваа тийм гих биш. Шинжилгээний чинь байгаль хөгжижээдэг тий. Тэгэхээр бид нараас дандаа ямиг нөгөө эргэцүүлж бодох хэрэгтэй болоод байна. За тэгээд дараа зорилгоны тухай гараад тэгээд нүрээ тэмтэрч үзэж байгаа. Нүрээ тэмтэрч үзэхээр одоо яг юу байна вэ гэдэг. Бидний шил нүдэ айна та өөрийнхөө нүрийг тэмтэрч үзвэл өөрийгөө таних уу гэдэг асуудлыг тавьж байгаа байхгүй юу? За. Бид нар чинь яг тойлонд харахаараа л өөрийгөө таньдаг байгаа. Тэгэхгүй бол ер нь өөрийнхөө нүрийг би байна гэж тэмтэрч чадах уу? Бид нар нүрээ сайн мэдж гин үү гэдэг асуудал байна гэсэн. Тэгээд юу л да айгуугаа энэ хэсэг дээр нөгөө нүрийн өсөлтийн тухай байдیں۔ Жишээлбэл түрүү хэлсэн нүрийн доод 3.1 гэсэн тийм үү. Энд чинь нөгөө хүний нас болгонд өөр гэдэг байхгүй яагаад шүдтэй байх шүдгүй байхаас жишээл чи беби бодъё те бебид чинь ямар шүд байхгүй тэгэхээр доод 3.1 нь шүдний тулгуур авахгүй учраас шууд ингээд жижигхэн болчихно тэнгуут хацсан хөргөн бомбоогод гараад ирж байгаа байхгүй юу бебиний царай хөргөн дугуйг байдаг шүү дээ шүдгүй гэх гэтэл настай болоод бүр настай хүмүүс нэг шүдгүй болсон бүрэн шүдгүүдлийн үед яадгүй гэхээр шүд авах болохоор дахиад тулах юм байхгүй. Тэгэхээр хацрын өөх бас багассан байдаг. Тэгэхээр бүх юм дотгошоо цөмөж ороо ирүүжхан ингээ шаймих гэдэг. Тэр үе нөгөө орс үлгэр дээр чи нэг л ирүү энэ хамар хоёрын том болцсон юм гардаг шүү дээ. Тэр чинь шүдгүүдлийн шинж ахгүй. Хацар нь хоохоож ороо нууруулна ахгүй. Яг л шүд чинь дотроос нь нөгөө төшиж дүүргэж өгч идэг гэсэн. Тэгэхээр миний үсэг Бэс өмнө нь өөрийгөө энтлийнхаа соёо байхгүй. Тэг ер нь л миний соёо байхгүй мэн гэж бодсон байж байгаа. Дараа нь соёо мань гарч ирээгүй. Тэгээд эмч дараа нь хараад хэлж байгаа байхгүй юу. Чи энтэлтаа соёотой болохоор уруул чинь энтэлтаа илүү ингэж наашаа гоё ингэж төвөж гарч ирээд одоо нөө full lip гэж аяг хэлдэг шүү дээ. Тэгээд энтэлтаа байхгүй болохоор чиний энтлийн уруул чинь ингэж жоохон нөөцтэй харьцуулах юм бол илүү цаашаа ингэж унтсан байна ч юм уу тий. Тэгж хэлэн байг бодож исэн байхгүй хөө хүний шүд гэдэг чинь бидний нүүр царай харагдах байдал хүртэл нөлөөтэй юм байна гэдэг. Тэр шууд нөлөөтэй тий. Тэгэхээр одоо яг нөгөө шүд чинь сая доторыг уруул болон гацрыг дүүргэж өгд юм шүү дээ тий. Тэгэхээр бид нар нэг шүдэл байхгүй болоход шууд ингэ нөлөө үзүүлж байгаа. Дээрэс нь бид нар гаднаас нь харагдж байгаа дотор чинь хил байгаа. Жишээлбэл хил чинь бас ам дотор ингээл ерөн дүүрэн л байдаг хэрэгтэй. Шүдгүй болчих юм бол жишээлбэл хил томордог байхгүй ингээд хил ингээ болтолцооч гэдэг юм. Тэгээд дээрээс нь шүд авах шүс үсэрч яринч гэдэг юм уу. Тэгээд зөвхөн шүдний тухай
бүр айгүй гоё. Тэгээд дээрэс нь бид нар нөгөө амны доторхоос бактерийн тухай бас нэг жижигхэн бүлэг дээр жишээлбэл гарна. Тэгэхээр ягаад цоорл үүсгдэг бактери ч нөгөө л нэг ашигтай бактериуд бас эргээ гараад ирж байгаа байхгүй. Ам дотор ч угаасаа бактерийн колониуд ингээд байж идэг. Тэгэхээр яагаад тэр бактериудыг чинь бид нар анхаарах хэрэгтэй. Анхнаасаа хүүхчин төрөхдөө нөгөө ариун төрдөг ямар ч бактери яваа. Тэгээд дөнгөж эхийн хэвлэлээс гарлаа. Байгальтай одоо орчинтойгоо мэдрэлээхэд нөгөө бактериудын сууж ирдэг. Нөгөө ном дээр арсны тухай байдаг бол энэ дотор амны хүндийн тухай байна гэсэн үг. Жишээлбэл ээж аав одоо ойр дотны хүнээс дамжин. Гэхдээ бид нэр хэрвээ нэг цоорл үүссэн байх юм бол дараа нь яаж тэрийг хамгаалах ёстой вэ гэдгийг зүгээр айгу жирийн энгийн байдлаар тайлбарлсан. Гэхдээ зөвхөн шүдний тухай биш, нүүрний тухай. За тэгээд цааш нь үсний тухай гарна, арьс, нүд, хамар, чих, амны салст гээд ингээд бүр байхгүй тэгээд хамгийн сүүлд нь ингээд бактери, мөөгөнцөр тэгээд ер нь хүн өсөлтөө шүдтэйгээ байх ёстой, шүдэр нь ямар хэрэгтэй гэдэг жишээлбэл би чамсыг асуултаа хүн шүдгүү байвал яах вэ? Шүдгүү байж комент нөлөөлнө гэж байна. Нэгдүгээр за хоол хүнсэнд нөлөөлнө. Шинэ тэжээлээ бид нэр авч чадах уугүй, гүйцэд одоо авч чадах уу тий. За хоёрдугаар хүмүүс хоорондын харилцаанд нөлөөлөх юм болов уу гэж бодож байна. Одоо жишээлбэл бас ийм судалгаанууд байдаг штэ. Хэрвээ шүд муутай байх юм бол хүмүүсийн дунд орохлоор итгэлтэй инээж чаддаггүй ч юм уу те итгэлтэй инээж чадахгүй болохоор цаашлаад найз нөхөд бий болохгүй гадуур дотор хоолнд хүнтэй орох зориг нь хүрэхгүй ч юм уу те ерөөхдөө өөрийгөө ингээ хичээд тусгаарлах ч юм уу. За тэгээд шүдтэй байх нь өөр чинь ер нь нэлээд олон судалгаа байд юм байлаа миний хувьд. Би яг одоо орж ирэхгүй байна. Гэхдээ гих мэдчлэн зөвхөн нөгөөний харагдах байдалч биш. Цаашлаад яг эрүүл мэнд болоод нийгэм шигэд хүртэл нөлөөтэй гэж миний хувьд боддог. Тэгэхээр бид нар болохоор яг шүдний нөгөө нийгмийн өргөч айгуу чухал болоод байна л да. Өөрийгөө илэрхийлэх байдал бидний өдөр тутмын хүн хоорондын харилцаанд ороход ч нөгөө шүд айгуу чухал болоод байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо бол нөгөө цэвэрхэн сайхан шүдтэй харагдах юм бол тэр хүнийг илүү өөртөө харчаатай одоо юу гэдэг нь тийм дандаа эрэг талаар нь хүлээж аваад энэ баг тэр хүний шууд чадварлаг байдлыг мэдэх гээд байгаа байхгүй. Энэ үл ер нь их чадварлаг хүн шүү. Шүдэн жоохон дали өөр мөнгөтэй байх юм бол бид нар шууд сөрөг сэтгэл хүлээх гээд байна л да. Гэхдээ хүн ер нь бүр нэг шүдгүүч хийсэндээ ер нь амьдраад байх боломжтой. Хүнд нь тасан цогцох чадвар сайтай. Гэхдээ нөгөө 100% хүссэн шигээр амьдрахад мэдээж хэцүүлтэй хатуу юм ажиллаж идэж чадхаа боломж гэдэг юм уу. Гэхдээ ямар ч хэсэн хүн амьдраад байна. Шүдгүү бол амьдрахгүй гэсэн байхгүй. Гэхдээ бусад нөлөөнүүд нь бол мэдээж сайн чиний хэлсэн юмуд бол бүгд байх ёстой. Тэгээд гэхдээ юу л да бид нар чинь шүд гэхээр нөгөө ер нь жоохон байн гарчилж яахгүй бол жинхэнэ нөгөө хилж ирдэг өвчин байхгүй юу? Зөв зүгээр яжгаад манай зөв зүгээр яжгаад ингэсэн гэсэн юм бол ер нь байхгүй. Зөв зүгээр байгаа шүд маань ингэсэн гэсэн ер нь байхгүй. Тэгэхээр хүний арчилгаанаас бол 100% шаарддаг юм л та. Хоёулаа хосуулээд айгүй шүдэн дээр илүү. Бусад бас нүүрний хэсгүүдийг ярилцсан гэж юм дээ. Тэр санагдаж байна. Яагаад өөрийнхөө нүрийг бид нэр яг энэ миний нүр те яг ийм тийм юм аа гэдэг бид нар яагаад мэдэх ёстой юм бэ? Ер нь энэ яагаад тийм чухал гэж та он болоод гараад ирж байна. Тий, одоо ингээд бид нар нүүрэл нөгөө айгүй чухал болчиход байна л да. Одоо жишээлбэл хувцсыг бол өөрчилчих болж байна те тааруулаад өмсчиж болж байна. Өсийг яачиж болж байна. Одоо нүрээрээ л бид нар танигддаг. Нүур мал миний одоо хэр хүмбэ гэдгийг хүмүүс таниулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо жишээл нэг арсны асуудлууд жишээлбэл гарч ирнэ гэсэн. Одоо бол олон жилийн өмнөхтэй харьцуулбал гоо сайхны бүтээгдэхүүнүүд их болчлоо. Янз бүрийн арсныгоор одоо ингээд насмаас бол ер нь бараг л хамаагүй болчлоо шүү дээ. Тэ илүү их хадгалж одоо залуулаг байлаа хадгалж удаж чинь. Тэгэхээр насан дээр нас биш арсан дээр одоо жишээл арсны үйл ажиллагаа аягүй гоо тайлбарлсан мэд. Яагаад бид нар арсандаа тос төрөх гэдэг юм. Тэр тос чи яг яаж нөлөөлдөг юм? Арьс хамгаалах хэрэгтнээс гадна нөгөө дамжуулах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас бид арьсанд тос төрхлөө одоо өөр жишээлбэл бүтээгдэхүүн төрхлөө тэр нь болохоор яг ингээд яаж нэвчэж ингэж ороо хитэн давхаргаатай байдیں۔ Гэхдээ хүн нас явах тусам яг арьсан дээр одоо яа скраб хийнч гэдэг юм уу тэр бүгдийг аягүй гоо ингээд тайлбарлсан. Тэр болохоор зүгээр нөгөө физиологи гэхээс илүү бидний байнга болж идэл үйл явц байгаа байхгүй юу? Жишээлбэл ингээд хүний хамар жишээлбэл настай болох тусмаа жоохон томрон ер нь одоо ингээд зураг залуу үеийн зураг
жоохон хэдэн 20-30 жилийн дараах зурагтайгаа харах юм бол яг энэ хажуугийн профайл зургаар харах юм бол хамар жишээлбэл томорцсон байна. Тэгэхээр би за сая зөв сонсног уу? Ер нь нас явах тусмаа гэсэн үү та? Тий, нас явах тусмаа. Тэгэхээр чи энэ нөгөө юу ахгүй юу? Бүр цаанаасаа хамрын ихэнх хэсэг чинь нөгөө мөгөөрс идэг. Мөгөөрс бол байн гургаж өсч идэг нөгөө хуваагдч идэг гэсэн үг байхгүй юу? Тийм учраас түүнтэй адилхан яг энэ мөгөөрсийн хуваагдлах явагддаг нь чих байхгүй юу? Настай эрэгтэй хүний чихэн жишээлбэл ингээд томорцсон байдаг шүү дээ. Тэ ер нь бол жоохон томроод байдаг, далбаагаад байдаг. Тэгэхээр чих хамар энэ төр бол нас явах тусмаа ер нь том болдог нь нөгөө мөгөөрсийн идүүд нь байнга яаж идэг гэсэн үг байхгүй юу? Мөгөөрсийн хуваагдчихдаг, олон болж идэг гэсэн. Хүний арьс жисэн ялгаагүй ер нь байнга нөгөө эсүүд нь хуваагдчихдаг учраас арьс ер нөгөө унжих, томрох гэдэг чинь ер нь байгалийн процессууд. Тэрийг хүн ойлгох хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч би ингээд тос түрхээд ахаараа дутуу болчихоо. Энэ маань дутуу болчиход ингэж юу гэж бодох болохгүй. Тэр чинь яг л зүгээр анатомийнхаа одоо байгалийнхаа процессор тэр эсийн хуваагдлууд явагдаж байна л гэсэн. Тэгэхээр Цэнгэлгийн багшийн хувьд болохоор энэ номыг орчуулсны дараа танд ер нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Ямар нэг одоо үзэл бодол ч юм уу те өдөр тутмын хийдэг заншлын хувьд ч юм уу ямар өөрчлөлтүүд танд ер нь гарсан бэ? Тэгэхээр яг энэ номыг чинь би нэлээд хэд уншсан байхгүй. Тэгэд энэ номыг хэрэг авах юм бол нэг биш 2 удаа уншаарай л гэж хэлмээр байна. Яг тэгэхээр эхний удаа унших чинь ингээл аюу их мэдээлэл аваа. За нэрээ тийм штэ. За тийм биш тэ гэдэг. Номыг 2 дахин уншихаараа 2 дахин биш 10 дахин илүү хэмээг ойлгож авдаг. Бүр илүү олон юм хардаг. Тэгэхээр яг юм хэрэгтэй гэж бодсон өөр одоо чухал гэж байгаа номыг 2 удаа, магадгүй 3 удаа ингэж унших юм бол илүү их юм ойлгох юм болов уу гэж бодсон л та. Тэгээ би эхэндээ бол нэрээ маш их мэдээлэл байгаа учраас энэ ч юу юм бэ, энэ ч юу юм бэ гэлээсэн 2 дахин уншихтаа яг орчуулгахдаа бүр ингээл нарийн уншин штэ. Тэгээ бүр ингээ холбоонууд нь улам гоё ойлгомжтой болж ирэн. Тэгээд нөгөө эволюцийн хэсэг нь бол миний нөгөө хамгийн дуртай хэсэг гэхгүй. Эволюцийн хэсгээр бид нар нөгөө ингэж бодоод байдаг юм л да. Бүр яг нэг философийн асуудал бол хуурчиж штэ. Жишээлбэл бидний одоо орчин үеийн хүний шүд жишээлбэл нөгөө жижигрээд байна гэд яриад байгаа байхгүй. За жижигрээд байна гэд гэтэл одоо магадгүй дээр үе Неандерталийн одоо хүний шүд жишээлбэл том байсан, 90 том байсан юм уу? Гэтэл яг үндэ бараг л тийм биш болж таарч байна гэдгийг харгасан байгаа. Яг гэвэл хүн чинь нөгөө эволюцийн хэрэг процесс гэж явах юм бол зөвхөн хөгжлийнхаа нэг үе шатн дээр байгаа. Тэгэхээр бидний яагаад заавал одоо хуучны нэг өөр байгаа амны үргэлжлэл гэж үзээд гэхдээ тэр нь эволюцийн бидний одоо хэдэн мянган жилийн юм дээр явах юм бол хэдхэн 100 магадгүй хэдэн 10-ны л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр шууд нөгөө тэрүүгээр нь ингээд тайлбарлахад айгүй төвөгтэй болчихжээ л да. Яг соёо шүдэн дээр жишээл гардыг соёо шүд юу нь яг ямар үргэлтэй. Сая бол яг уралд үргэлдэг гэж л да. Гэтэл хэлбэрийн хувьд нэг юм зүгээр л нэг юм шовхол юм байгаа шүү дээ тий. Соёо шүд одоо нэг хамгийн бас бих шүд гэдэг мөн үү? Хэлбэрийн хувьд тийм үнэн байхгүй айгуус тэгээд бас юм сурцсны дараа хэрэг одоо юу гэдэг шаардлагатай үед хүнбэ эсвэл хэдэн настай хүнбэ гэдэг соёо шүдээр гаргаж ирдэг гэдэг нь зөв одоо буруу ойлгосон юм болов. Үнэндээ зүгээр нөгөө шүдний ургалтаараа л хэлчихэж байгаа хэдэн настай байсан бэ гэдгийг. Тэгээд хуучин бол яг нөгөө рентген хөгжөөгөө ДНХ энтрийн судалгаа байхгүй байхад яг хүний шүдээр нь бол энэ аль хүн бэ гэдгийг тогтоодог байсан. Гэхдээ хуучин байгаа тэр хүн зураг авахулсан ч юм ямар нэгэн байдлаар таних хэрэгтэй болно шүү дээ. Одоо тэр бүр хэцүү болоод байгаа. Хүн болгон шүдээ сайхан ухаадаг болсон, хүн болгон шүдээ яадаг болсон болохоор яг шүдний аль шүдээр нь хараад энэ хэдэн настай хүн хэн гэдгийг өрн тодорхойлох жоохон төвөгтэй. Олон бүр хөгжсөний улмаас бүр ингээд төвөгтэй болоод байгаа. Яг хүүхдтэр бол насыг тодорхойлоход бол тодорхой хэмжээгээр нэг тэдээс тэд насны хооронд гэдэг юу гаргаж болно. Тэгээ миний хэлэх гээд байгаа болохоор өөр ахгүй юу? Жишээлбэл дельфиний шүдэн шүү дээ. Яг бүгд соёо шиг хэлбэртэй байхгүй юу? Тийм үү? Тийм мэдээгүй юм байна. Айгуу сайн одоо дельфиний зураг хараад ингээ инээдэг шүү дээ дэлхийн хөв. Дэлхийн хөв. Тэгэхээр хараараа за боо жирэлцэн соёонууд байдаг байхгүй юу? Жишээлбэл аха. Тийм. Тэгээд ингээд бүр зааны шүдийг харах юм бол баг дан араа шүд шиг байхгүй нэг том соёо тий тэр ч манай соёотой хамаагүй ингээд араа шүднүүд нэдэг. Тэгээ бидний нөгөө юм чи идэх юмнаас болчих юм. Бид нар чи холимог тэжээлтэй гэж явдаг. Хөл эдэн бас мах эдэн. Тэгтээ дан багчаа амьтны шүдтэй харвал бас өөр. Бидний соёог нөгөө багчаа амьтны нохоо одоо чон энтрийн соёотой бас нөгөө зүүрлэж үзэж бас болохгүй. Тэгэх юм бол нөгөө бодлын алдаанууд гараад байгаа байхгүй яг ямар учраас юм ялангуяа хэлбэр зорилго
энэ хоёрыг холбож тайлбарлахад аюу төвөгтэй. Ягаад тэгэхээр хүн чинь нөгөө бүх байгалыг төгс гэж хэлэх дуртай. Гэтэл байгаль төгс байх албагүй. Байгаль бүх юм зоригтой байх албагүй. Байгаль бүх юм хамгийн дээдээр хөгжих юм албагүй. Ягаад гэвэл байгаль болохоор намайг энэ зүгээр нэг өчгүйхэн шиг амьдрахад л болохоор хэмжээний бүтээсэн байхгүй юу? Тэрнээс ш одоо байгаль дээр дандаа шилтгэн үлддэг энэ гэдэг нөгөө философич одоо жоохон эргэлзээтэй болоод эхэлсэн л дээ. Тэгэх юм бол одоо дэлхийн яадаг дандаа тийм шүдтэй байгаагаараа давуу талтай хүмүүс болтолтой тэрийг бид нар хэлж өгдөг байхгүй. Тэр хүн харин зэлфийн усандаа амьдрахад л тохирцсон байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө сайн шүд муу шүд одоо шүд дараа нь ийм болно гэсэн нөгөө таамаглалуудыг хэлэхэд аюу хэцүү болоод аль эсвэл дэлхийн бидний дараагийн үе юм уу бид нар соёо шүдтэй байх юм уу эсвэл бидний үе өмнөх юм уу соёотой байх юм уу гэх мэтчлэнгийн асуулт. Тэгээд дараа нь энэ дээр бол нөгөө бас бидний би 10 жил тахтай үзчихсэн онолыг няцаацсан байдаг аахгүй. Тэр нь нөгөө хүн чинь хин хөвлөд байхдаа эволюцийн үе шатыг давдаг гэж нэг байдаг да. Яг эхлээл нэг юм эсийн бөөгнөрлөж хуваагдаад яг нөгөө загсны юу шиг болчдаг гэдэг лээ нөгөө мэлхийтэй адилхан бол гэж нэг харьцуулсан зурнууд байдаг шүү дээ. Эхийн хөвлөд дотроо эволюцийн үе шатыг давтдаг гэд тэр тэгтэл болохоор тийм биш гэдг нь бол одоо ер нь батлагдсан. Тэрийг авах биччихсэн нөгөө эрдэмтэн маань баг царин зургийг өөрөө ингээд зохиогоод өөрийнхөө онолд тааруулахын тулд зохиогоод сурцсан байсан гэдэг нь батлагдсан учраас одоо тэрийг ярихаа болцсон байхгүй. Тэгэхээр чин тухайн үедээ үнэн гэж байсан онолууд маань дараагийн хоёр ингээд няцаагдаад энэ чинь зөөр хөгжлийн үе шат шүү дээ. Тэгэхээр нөгөө би нөгөө эволюц тэр талдаа сонирхолтой болохоор тэр хэсэг маань л айгуу гоё. Тэгэхээр бас бүх юмнуудыг ингээ харахтаа бас тэр өнцгөр нь хардаг болчт юм байна. Аха. Цэнгэлэн хашаа сонгож байгаа, орчуулж байгаа, ажиллаж байгаа номнуудыг анзаархлаар бас нэлээд эволюц талдаа, философи талдаа санагддаг. Сонирхолтой өмнө ч гэсэндээ миний танаас бас бэлэг болж ирж ирсэн хайр ном байгаа. Тэрийг дараагийн ярилцлага дээр бас хэрвээ та завтай бол тэр ном дээр хоёлаа ярилцъя. Тэгээд асуулт байна. Арай жоохон хөндлөн асуулт. Гэхдээ бас охтуудад сонирхолтой гэж магадгүй охид эмэгтэйчүүдэд нүүрний йог гэдэг одоо зүйлийн талаар та юу гэж боддог вэ? Нүүрний йогийг хийснээрээ үр дүнгүй гэсэн бас хэлцүүлгүүд яваад байдаг. Бас үр дүнтэй ч гэх юм бидлэр таны бодлоор одоо жишээлбэл энэ яг миний нүүр гэсэндээ нүүрээ бид нэр судалж илүү дэлгэрэнгүй ойлголцтой болсны дараа ер нь таны хувьд одоо энэ номыг 2 доо уншсны дараа бас нүүрний йогийг та юу гэж бодож байна? Би яг нүүрний йогыг зүгээр нөгөө сонсноос шүрээсээ нөгөө судалж үзээгүй. Гэхдээ яг зүгээр зарим тохиоллоор харсан видеонуудыг харахаар яг л нөгөө гарны булчин хөдлөгдөг шиг нүүрний булчингуудыг л хөдлөж байгаа гэдгийг би бол анзаарсан. Тэгэхээр яг энэ нүүрний одоо нүүр чинь хамгийн олон булчинтай байгаа. Хамгийн олон булчинтай, олон жижиг нарийн булчинтай. Тэгэхээр тэр булчингуудыг бол би хөдлөжсэн нь бол дээр гэж бодож байна. Жишээлбэл хүн ингээд нөгөө зүгээр зажлуурын дөрвөн булчин хүний хамгийн хүчтэй булчин энд байдаг байхгүй зажлуурын булчин. Энэ зажлуурын булчныг нөгөө хитрхийг хавирдаг зуудаг хүмүүр ингэсээр байгаад айгуу тийм хатуу булчинтай болсон байдаг. Их хатуу болсон байдаг шүү дээ. Зарим баг ингээд айгуу хатуу байдаг. Тэрүүнтэй адилхан би нүүрний булчингуудыг ер нь хөдөлгөх ёстой гэж болж байна. Би зүгээр өөр юмтай харьцуулахад нөгөө ботокс тариа тарьдаг шүү дээ тий. Тэр ботокс тариа чинь нөгөө мэдрэлийн одоо хор ахгүй өөрөөр хэлбэл булчингийн үйл ажиллагаагийн сааруулагч тийм хорыг баг тунгаар тарьж байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө юу яах юм бол нөгөө энзэн антардаг кинон дээр гардаг шүү дээ. Нэг амт наруу ингээл пүү гэж үлээждэг тэр чинь үзүүрт нь ботулинум токсин байдаг. Тэр амтныг хөдөлгөөнгөө олгочихж байгаа байхгүй алахгүй булчингийн хөдөлгөөнгөө олгоч чинь гэсэн үг. Тэгэхээр ботокс ч юм болохоор яг нүүрний булчингийн нөгөө хөдөлгөөнүүдийг байхгүй болгоо өөрөөр хэлбэл бид нар мимик гарахгүй болохоор энэ нөгөө булчин хөдөлгөхгүй болохоор арьс үрчиж харагдахгүй шүү дээ. Чи жишээлбэл сая хөмсгөө ингэ чинь булчин хөдөлж байгаа. Одоо би ингэж хөдлөж чинь те. Чи булчин хөдөлж байгаа байхгүй. Тэгэхээр би булчингаа тодорхой хэмжээгээр хөдлөх нь бол зөв гэж бодож чинь. Тэгээд йог дээрт бол юм шүү дээ. Бидний ил харагдахгүй байгаа далд булчингуудыг бас давхар хөдлөж идэг. Тэгэхээр би бол үр дүнтэй л байх гэж бодож байна. Би тэгтээ энэ талаар сайн мэдэхгүй. Нийгэмд ботоксыг хоёлаас дурдсан. Фильтрийн тал дээр юу гэж бодож байна? Тийм фильтрийг би бас нүгэр амны месослин эмч одоо гоо сайхан талаараа явдаг болохоор бас нэг мундаг одоо би бол мэрэгчлэлтэн биш л дээ. Янз бүрийн нөгөө найрлагандаа л байх шиг байна гэж би хараад байгаа фильтрүүдийг одоо тэгэхээр
магадгүй энэ номон дээр нөгөө бас хүний нөгөө арсны бүтцийг ингээ 3 давхаргаар нь ингээ бичсэн байгаа хгүй дотор нь одоо ямар коллагены эсүүд гэдгийг юу байдгийг гэдэг тэрийг дүүргдэг. Гэхдээ зарим филлерүүд бол нөгөө шимэгддэггүй гэдээ байх шиг байна. Би буян ярьж магадгүй шуучлаарай. Тэгэхээр тэрүүний нөгөө найрлагаасаа их хамаардсан болов гэж би бодоод байна. Тэр шимэгддэг нь одоо хэр удаан хугацааны дараа байх юм. Гэхдээ юу л та хэрвээ үнэхээр тэр хүн тодорхой шаардлага нь байгаад хийх юм бол болох байх. Гэхдээ энэ бол дандаа нөгөө хүний биеийг нэвтэлж байгаа одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ байх хэрэгтэй байхгүй. Тийм учраас яг нөгөө мэрэгчлийн туршлагатай эмчтэрээ зөвлөгөө авуулал хамгийн зөв юм болоо гэж бид нар хүний арсыг нэвтлэл бол энэ чинь одоо баг мессажлбэрийн нэг хэлбэр болно шүү дээ тий. Найрлага тэр талаар нь маш сайн зөвлөгөө авч ижил энийг хийлгэсэй л гэж хүсэж байна. Тийм байна. Сая бас гинт юу санал байна. Би айгүй олон юм асуух гэдэг байна. Цэцэг машаас өмнө нэг Facebook дээр постлж байсан. Октодод бас нэлээд хэрэгтэй юм санагдсан. Бид нэг гээл хумс хийлэгдэг гээл тэр бас айгүй чухал санагдчихсан. Би ч гэсэн өөрөө яг гээл нэлээд хийлэгдэг амар те зүгээр нөө энгийн хүмүүсийн бодогтой харьцуулах юм бол удаан Та тэр талаас октодод нэг товчхон байдлаар те юу тэгээ би тэрийг тэгж амар Facebook-оор шеэрлэгдэнэ гэж бодоагүй байхгүй. Би өөрөө нөгөө ангаах дээр нүүр амьсгалын сургууль дээр багшилдаг байхдаа материал судлалын хичээл ордог гэсэн. Тэгээ бидний нөгөө хэрэгэлдэг хамгийн түгээмэл одоо олон жил хэрэгжилж байгаа материалгаар акрилийн хуванцар гэдэг байхгүй. Тэгээ би өөрөө нөгөө мэржлийн онцлог шалтгаалаад тэгж нэг хүмүүсний гэлмэл хийлэгдэг. Тэгээд нөгөө 100 болоод одоо гоё болох гээд гэлний салонд ороо хийсэн чи яг нөгөө миний танил үнэр өмнөрцсөн байхгүй нөгөө акрилийн хуванцрын маань үнэр өмнөртээд Үштэйг ч одоо юу болж ийн гэд тэгээд дараа нь судалж штэ би бас муу штэ гээл хийхээс өмнө ш дараа нь судалж ш танил үнэрний төлөө гэтэл тэр маань нөгөө бидний яг хэрэгэлдэг акрилийн хуванцрыг угаасаа хэрэгэлдэг юм байна. Тэгээ би яг тэр гээл хийж байгаа зарчмыг харсан ч гэсэн яг бидний нөгөө хичээл дээрээ заадаг та ерхий зарчмыг нийжил тэгээ тэр нөгөө акрилийн хуванцар маань олон янзаар хийдэг. Одоо яг энэ хумсны салуунууд хэрэглээд байгаа нь өөрөө хатуур өч акрилийн хуванцрыг хэрэгэлж байна. Тэгэхээр өөрөө хатуур өч гэдэг нь нунтаг болон шингэн хоёрыг холиод тэр нь бэхжүүлэх оруулыг хатуурж байгаа байхгүй. Яг тэр шингэнд нь байдаг мономер нь бол асар хортой бодсон гэдэг. Бид нар тэрийг хэрэглэхдээ бүр ингээд маск зүүгээд юу яагаад баг нүднийхээ салстыг хамгаалаад нүдний шил зүгээ биелийн өмсөд хэрэгэлдэг байхгүй. Тусгай бүр нөгөө юуны дагуу найрлагын дагуу одоо тэдэн миллилитрт тэдэн нунтаг оронч гэдэг юм уу тэгж хэрэгэлдэг. Гэтэл тэр нөгөө хортой бодисыг маань шууд ингээд хүний биеийн дээр ингээ хүрэж байгаа надад айгүй амар санагдсан юм л та. Тэгэхдээ тэр одоо тэр хумс тэр хийдэг ус ч юм бас тэний биш шүү дээ. Илүү сайн материалуудыг бол гаргаад байгааг бол үүсэхгүй. Тэгэхээр тэр танил үнэрийг харахад бол яг акрилийн хуванцрыг хэрэглээд жоохон замбраагүй хэрэглээд байна. Тэгэхээр тэр шууд хүний биед хүрэхэд бол хавдар үүсгэж эрсдэлтэд бол тооцогдсон материал байгаа байхгүй юу? Метил метакрилат байгаа. Тийм эрсдэлтэд одоо ордог. Тэгээд өөр бусад найрлагууд байгаа нөгөө зөөлрүүлэгч гэдэг юм уу тэд нар нь тэгээд дараагийн нэг асуудал дээр за материал за гэлөө ус биш өөр юм байж болно. Дараа нөгөө хатаахта UV гэрэлт хийдэг нөгөө цэнхэр өнгөтэй гэрэлт тэр чинь яг нөгөө бидний шүдний ломб хийхдээ хэрэгэлдэг нөгөө цэнхэр гэрэл шүү дээ. Тэр чинь өөрөөр хэлбэл гэрлийн нөлөөгөөр давхар бид нар хатуур болох гэдэг байхгүй зөөлөн байсан юм хатуу болгох чинь тэр гэрэл гэдэг. Тэр гэрэл маань бас удаан хугацаагаар ах юм бол арсанд муу одоо шил гэрэл рүү ингээ та шүдний эмнэлэг дээр чинь бид нар жижигхэн гэрэл яг тэр ломбон дээр нь ингээл аваачаал хатаадаг шүү дээ тий. Одоо өөр хүн хүрэхгүй бараг зарим эмнэлэг дээр өвчт нь бол хамгаалтын шил зүүжиж хэрэгэлдэг. Бид нар шүдний эмч хизээ шууд тийш удаан ширтэж болохгүй залттай. Гэтэл тэрийг нөгөө айгүй удаан хугацаагаар ингээд хумсаа олон дахин хийгээд хийж байгаа надад бол бас аюу эрсдэлтэй асуудал санагдаад байна. Харин тийм байна. За цэнгэлэн агчдаа маш их баярлалаа цаг гаргаад оролцсон. Тэгээд миний хувьд Японд л хэрэг боломжтой бас номыг авнаа. Тэгээд хоёул ингэхүү таны арилт одоо харагдаж байгаа зурган дээр бас номных нэг хэсэг баг шиг байна тий. Тэрийг нь уншаа. Миний нүүр бол биеийн салшгүй нэг хэсгээ бүгдэд ил харагддаг. Хувцас биеийг гоёгч нүүрээрээ л би хүнд танигдана. Царайлаг хүмүүст илүү боломж олддог талтай зарим нэг нь хөөхөн царайлаг одуудыг шүтэн биширч эхээс төрсөн тарайг голж төгс төгөлдөр гоо сайхны араас ухаан жолоогүй хөөцөлдөн гэсэн ийм хэсэг байна. За nice. За ямар ч байсан маш их баярлалаа. Хэдийгээр тийм зөвхөн номны талаар
ярилцах гэжсэн боловч бас дундуур нь хоёулаа өөр хөт бүсгүйчүүдтэй бас илүү хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж чадлаа гэж бодож байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бас номны товчхон энэ мэтчлийн товчхон хэлэлцүүлгээрээ Цэнгис хаан багшаас уулзах гэж бодож байна. Тэгээ. За намайг ингээд урьж оруулсан, тоож оруулсанд баярлалаа. Тэгээ цэлгүүнүүдээ би яг одоо ингээд харж байгаа дээр дахиад анагаах ухааны доктор болсонд маш том баяр хүргэе. Чи амар мундаг байна. Японд тийм мундаг сурвалж хамгаалсан гэдэг бол баярлалаа. Миний хувьд тийм доктор хамгаалж байхад Цэнгис хаан багшаас яг Сендайд ирж таарж исэн. Тэр ер нь бол доктор хамгаална гэдэг чинь бас тийм сэтгэл зүйн хувьд бол миний хувьд тийм амар бол байгаагүй. Тэгээд яг тэр үед тантай уулзснараа надад бол маш их сэтгэлийн тийм урам зориг авчирч өгчээсэн байгаа. Энэ ташрамнаас хэлэхэд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд эргээд уулзцгаая те нөгөө номороо. Тэгээд баярлалаа. Бүгдээр нь тийм дуусна гэсэн баярлалаа. Баяр та. Баяр та.